Сайн байцгаана уу? Мантуухан кино сувагт тавтаа морил. Өнөөдрийн дугаараар 2008 онд нээлттэй хийсэн Болливуудын маш сонирхолтой кино болох Гажинийг та бүхэнд хүргэх болно. Кино маань одоо өнгөрсөн 2 цаг ээлжилж явах тул анхааралтай суугаад үзээрэй гэж зөвлөё. За ингээд кинонд орцгоё. Кино маань нэгэн ангаахын сурагчид хичээл орж байх үед Сунита гэх оюутан охин нэг мартах өвчтэй хүний материалыг үзэн энэ хүний өвчин би судлая гэсэн чинь профессор нь үгүй ээ наад материал чинь цагдаагийн гэс бид нар хамаагүй судалж болохгүй гэд хэлэгдэггүй. Энэ материал дээрх мартах өвчтэй хүн нь манай гол дүр Санжай Сенхай бөгөөд ослын улмаас богино хугацааны мартах өвчтэй болсон. Тэр нь урд нь болсон явдлыг ямар нэг байдлаар сансан бол 15 минутын турш тэр нь ой ухаанд нь байжгаад гинэт юу ч болж мартдаг өвчин юм ээ. Үзэгдэл солигдсон нэгэн алуурчин нэг хүнийг юу чгүй зодоод Грантны нарийн хоолоогоор гэзрүүнд үрж алчхаад тэр хаваа цэвэрлэн юу ч болоогүй юм шиг алсан хүнийхээ зургийг нь дарж авчхаад буцыг нь үзэн утаснаас нь Гажини гэсэн контакт олж хараад дугаарыг нь тэмдэглэж аваад явж байгаа алуурчны зураглалаар эхэлнэ. Явах замдаа таксинд суусан боловч замаа зааж мэдэхгүй байгаа ч юм уу. Таксины золиоч хаана очих вэ гэдээ хад баахан зураг үзүүлж энэ тэнд очисноо эцэст нь нэг юм амьдардаг байраа олж ирнэ. Ингээд гэртээ орсон чинь ханан дээгүүр нь дүүрэн Гажини тэрнийг алах ёстой өшөө авалт Гажини гэж хин бэ гэх мэтчлэн бичиж тэмдэглэсэн ямар ч хүн харсан энэ нэг л хүнийг хайж алах гээд байна да гэж харахаар дүүрэн тэмдэглэл зургууд байдаг. Тэгэхээр манай алуурчин нөгөө өвчтний тэмдэглэл дээрх мартах өвчтэй Санжай байх. Хэдүүлээ нэрнүүдийг нь арай амархан болгоод энэ залууг цаашдаа Санжаа гэд нэрлэлчихье. Санжаа маань шинхэн авсан алсан хүний зургаа бусад зургуудаа нэгтгэчгээд унтаа зирсэн чинь гинэт ой санамж нарилаад юу хийж байгаагаа хаана байгаагаа мэдхэ болон эргэн тойрноо гайхан харж байтал нойлын өрөөний ханан дээр нь цамцаа тайл гэж бичсэн байхан тэр. Санжаа цамцаа тайлтал капкана хүнд алуулсан. Өшөө авах ёстой Гажинийг ол гэх мэтчлэн шивээс байхыг хараад галзууртлаа уурлан бусад тэмдэглэл зураг зэргийг нь үзээд өмнө нь юу болсныг мэдэж аван яагаад алах гээд байгаагаа мэдэж авдаг. Ингэж өөрөө өөртөө зорилгоо сануулдаг байхна. Маргааш нь Санжааг гадуур явж явах хооронд нөгөө ангаахын оюутан охин Санжаатай уулзаад энэ өвчний тухай дэлгэрэнгүй судалмаар байна. Яг ямар осол болсон юм бэ гэхэд Санжаа хэлэхгүй явах гэтэл миний зургийг дараад найзгээд хадгалчаа гэд хадгалуулна. Нөгөө талд саяхан алуусан зогц дээр цагдаа нар ирэн ажиллахад арай нэг сэргэлэн байрын цагдаа алуурчны мөрийг мөшгөж явсараад манай Санжаагийн байрыг олж ирээд эвтэйхэн зөхөж ухаан алдуулаад бүх тэмдэглэл юмнуудыг нь харж гайхаад нэгжлэг хийжсэн Санжаагийн хуучин тэмдэглэлийн дэвтрийг олж харан уншиж эхэлдэг. Ингээд Санжаагийн өнгөрсөн рүү хамт очин өнгөрсөнд яг юу болсон яагаад ингэж хүн алах болсныг нь мөн яаж яваад ямар осолд ороод ийм болсон учрыг нь тайлцгаая. Тэмдэглэлийн нийтлэл дулаахан инээсэн джентльмен хувцалсан Санжаагийн зураг гарч ирнэ. Нэгэн хувийн онгоцноос Санжаа туслахуудтайгаа бууж ирэн тасгар машины цуваа үүсгэн явах бөгөөд манай хүн анханасаа алуурчин биш байжээ. Санжаа гар утасны томоохон корпорацийн үүсгэн байгуулагч захирлан бөгөөд залуухан, царайлаг, баян, ухаантай гэд бүх юм нь бүрдсэн явж алуурчин байхааргүй хүн байв. Нөгөө талд нэг бүсгүй санамсаргүй байдлаар хүмүүсийн өмнө өөрийгөө Санжаатай үерхдэг гэж хэлснээр хэвлэлд худлаа хайрын түүх ярьж олонний анхааралд ордог. Энэ бүсгүйг Калпана гэдэг бөгөөд нэгэн сурталчилгааны газарт туслах жүжигчнээр ажилладаг. Бүр үнэхээр хөөрхөн тусч жирийн амьдралтай өөрийн гэсэн мөрөөдөлтэй бүсгүй байдаг. Калпана хэдүүлээ цаашдаа хөөрхнөө гэж нэрлэе. Нийтлэлийг уншсан Санжаа уурлахын оронд сонирхон хөөрхнөтэй уулзахаар очиход манай хөөрхнөө яг хүүхдүүдэд тусалж байх бөгөөд Санжаа тэрнийг машинаасаа хараад бараг л дурлж орхино. Өөрийгөө хөөрхнөд Санжаа гэдгийг хэлэлгүй болдоо гэдэг нэрээр танилцуулж энгийн амьдралтай юм шиг ойлгуулан уулзсан дотносож эхэлнэ. Ингээд манай хоёр ажлаас босоод цагаараа хөөрхөн хамт байж эдэг янзын юмнууд хийгээд хөөрхөн дотн олж байтал хөөрхнөө нэг өдөр Санжаараа залгаснаа. Чи дотор хуудасны рекламанд тоглох уу? Яг одоо хүрээд ирээ гэж авсан. Манай хүн үгүй гэж хэлж чадахгүй хаягийг нь тэмдэглэж аваад хичнээн том захирал байсан ч хайртай эмэгтэйхийг хэлснээр дотор хуудасны рекламанд тоглож л байгаа байхгүй юу? Ингээд болцож явах зур манай хөөрхнөө нэгэн сохор өвөөд автобусны буудалд нь очихтон туслах бөгөөд энийг харсан Санжаа улмал дурлж өгч байгаа юм. Өмнө нь бас хідэн хүүхдийг шавхаа дундуур туслахтан тусалж байсныг хараад ер нь л хөөрхнөөгийн тусч цагаахан зан татагцаар ирсэн байгаа. Үзэгдэл солигдсон нэгэн өдөр хөөрхнөөгийн захирал нэгэн үдшилэг зохион байгуулалтаа урилга дээр нь онцгой зочин Санжаа гэд бичүүлээд хэвлүүлсэн. Хөөрхнөөдүүдэд заа чи энэ өдөр найз залуугаа авч ирээрээ гэтэл хөөрхнөө одоо яана гэд үлдэнэ. Манай хүн болохоор жинхэнэ Санжаатай үерхтгээ мэдэхгүй нөгөөтг нь өөрийгөө болдоо гэж танилцуулчихсан. Болдоотой болцдог гэдэл бодоод яваад байгаа байхгүй юу? Ядаж яхад жинхэнэ Санжаа гэж хүний зургийг нь хараг болохоор одоо болрлаа гэж бодоод нэг залууг чи нэг өдөр Санжаа болоодхоо гэсэн чинь нөгөөтг нь юун Санжаа. Ингээд хөөрхнөөгийн гуйлтаар Санжаа өөрөө Санжаагийн дүрээр үдшилтэд нь очиж өгөхөр болно.
Үдшилэгч эхэлж Санжаа гоё машинаа хүлээлгэн үдшилэгт ирэх бөгөөд тэр хаваар хүмүүс цэцэг барьж гүгээд хөөх нөөж Санжаагийн найз бүсгүй гэдэг дүрээр тэр хоёр ихтэй од болвоо. Хандивт шууд бэлэн мөнгөний чек энтер бичиж өгөөд ингээд хахад л манай хөрхнөө жинхэнэ Санжаа юм биш үү гэд гадарлахгүй байгаа аахгүй юу. За тэгээд үдшилэгч дуусч манай хоёр автобусанд суун харихаар явж явах замдаа Санжаа хөрхнүүд би чамд хайртай надтай үерх үү гэж асуухад за би чамд маргааш хариу өгөө гэд эхний тэмдэглэлийн дэвтэр нь дуустдаг. Буцаад одоо цаг руу дүр шилжихэд манай сэргэлэн цагдаа тэмдэглэл дүнгэж уншаад дараагийнхыг нь унших гэж байхад Санжаа сэрээд ёстой юу ч хүз одоо арайч алчихгүй байлгүй гэтэл хонх дуурч арайч алсангүй хүлээд нэг тийш нь хийчихнэ. Хаалга онгойлготол Санжаагийн менежер эмчнэр ирсэн байна. Санжаагийн менежер та том виллада амьдрахгүй яагаад юм жижигхэн байранд амьдраад байгаа юм бэ? Бид нэр туслая л да гэтэл үгүй ээ би энд амьдрнаа гэд үлдэнэ. Маргааш нь Санжаа нэгэн сургуулийн фестивальд онцгой зочноор Гажини гэж хүний нэр бичигдсэн постэр хайсаар очих бөгөөд энэ нь нөгөө оюутан охины сурдаг ангаахын сургууль байж. Фестиваль эхлэн Гажини хаалгаар орж ирэхэд Санжаа зургийг дарж амжин хадгалж нөгөө кино эхлэхдээ алсан хүнийхээ утаснаас авсан утасны дугаараар нь залгаж үзэхэд хамгийн ихний игнэн сууж исэн Гажини утсаа авна. Ингээд Санжаа хайж байгаа хүн нь мөн байна гэдгийг мэдэж авдаг. Санжаа гарч гараж руу чин Гажини руу ахин залгахад Гажини туслахтаа уцаа өгөөд энэ хүнтэй очиод уулзаадхаа гэхэд туслах нь гарч ирдэг. Санжаа холоос тэр хүнийг Гажини гэж бодон очин зодтолтон барьж аваад саяхан авсан зурагтайгаа харьцуулан харахад Гажини биш байхыг хараад цочирдно. Гэнэт Гажинигийн хүмүүс гарч ирэн буудахад Санжаа зүхтаж амждаг. Ингээд нөгөө өхлүүд хэвтэж байгаа туслах дээр очин яагаад чамайг алгах гээд байгаа юм бэ? Хин юм бэ гэтэл энэ миний араас биш таны араас ирсэн. 2 жилийн өмнө гэсээр багаад амь тавина. Ингээд Гажини уурлаж 2 жилийн өмнөх хамтран ажилласан хүмүүс, дээрэмдэн алсан хүмүүсийн гэр бүл гэх мэт Гажинитай дайсагнаж болох бүх хүмүүсийн архивыг олж ирэхийг туслахтаа даалгана. Гажини бол тухайн үеийн Мумбай хотын мапын толгойлогч бөгөөд хар тамхи хүний наймаа гэх мэт бүх болж бүтэхгүй зүйлсийг явуулдаг хүн байна. Царай мараа нэг зэвүүн. Үзэгдэл солигдсон ангаахын оюутан Санжаагийн гэрт ирээд хаалга тогштол онгорхоо байх бөгөөд онгойлгон ортол гэрт нь хөнгүү байв. Гэрээр нь дүүрэн тэмдэглэл бичиг цаас байхыг нь хараад мөн алсан хүмүүсийн зургийг нь хараад цочирдож байж байтал санаандгүйгээр нөгөө сэргэлэн цагдааг нуусан хаалгыг онгойлгож цагдаа хүлээстэй чигээрээ унаад ирхэн тэр. Цагдаагийн хүлээсийг тайлгүй буюу Санжаа ороод ирэх бөгөөд цагдаа зүхтаан араас нь Санжаа хөөж түүний араас оюутан тэднийг дагаж байтал цагдаа зүхтааж байгаад машин мөргүүлээ тамиа алдчихсан тэр. Гэтэл гинэд Санжаа дурсамжинд арилаад хаана юу хийж байгаагаа ухаарах гэж оролдох хооронд оюутан охин нүдэнд нь өртөхгүй гэж хичээсэн ч яалтчгүй өөрийг нь мэддэг юм шиг санагдаад дахиад хөөцөлтөн болж хэсэг гүйлдээд арай гэж Санжааг аргалаад зүхтаадаг. Энэ хооронд Гажини тэнд өөрийг нь алах боломжтой гэсэн бүх хүмүүсийг гэр бүлтэй нь буутахыг нь будаад алж дуусна. Гажиныг туслахтайгаа яалтчгүй нэг хүн үлдээд байгаа юм шиг санагдаад байна гэд яриад байж байтал нөгөө оюутан охин маань Санжаа гэсэн хувийн эрэг бариад Гажини дээр очисноо. Энэ хүн таныг алах гээд байна. Богино хугацаанд ой санамжаа алддаг өвчтэй энэ төр гэд бүх юмыг нь хэлээд тавьчихна. Тэгснээ дотор байрандаа очиод Санжаад өөрийнх нь зураг найз гэсэн тэмдэглэлтэй байгааг санснаа Гажинийг бүх зүйлээ дуусгачаад миний зургийг аваад хараа гэж хэлэх гээд залхахтаа дугаараа андуураад Санжаа руу залгаад хэлчихнэ. Ингээд Санжаа өөрийг нь Гажинид хэлснийг мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд сургуулийн дотор байрлуу дайрч оюутан охиныг алах гэж дайртал нөгөөх нь нас сэргэлэн лифтэн сонгууд бас гатлыг нь унтрааж тогтослаад тохиолдол дуургаад бүх оюутныг гаргаж ирэнгүүтээ цагдаа дуудаад Санжааг яг лифтнээс гарч ирэнгүүт бөөн хүмүүс түнд цагдаа нар Санжааг бариад арай гэж амьд үлдчихэж байгаа юм. Санжаа цагдаад баригдчихсан ухаангүй өвтөж байх бөгөөд контакт дээр нь байсан ганц дугааруулах Гажини рүү залгаад Санжаа гэж хүн хүнд байна. Та энэ хүнийг мэдхүү гэж залхатал Гажини цагдаа дээр очиод би таньнаа. Энэ мартах өвчтөй хүн байгаа айгүй хэцүү. Би аваад явъя гэд аваад явна. Авч явснаа Санжаагийн бие дээрх бүх шивээсийг нь арилгаад гэрт нь байсан бүх зүйлийг нь цэвэрлээд одоо ингээд чамааг ургамал болгоод орхичхоор яахыг чинь харъя л да гэд имлэг төрхөд явна. Бүх дурсамжийг нь дахиж сануулгахгүйгээр устгachж байгаа байхгүй юу. Нөгөө талд оюутан охин саяхан болсон тэлтнээсээ гараагүй Санжаагийн талаар бодож агаад Санжаагийн гэрт байсан тэмдэглэлийн дэвтрийг цүнхэлснээ санаад гаргаж ирэн найзтайгаа хамт сууж байгаад уншиж эхэлнэ. Ингээд ихний дэвтэр дээр хэрхэн хөөрхнөөдөө танилцсан, хамт үдшилтэд оролцсон, хамт явж байгаад хайртай гэдгийг хэлсэн хүртэл ихний дэвтэр дээрхийг уншиж дуусгаад дараагийн дэвтрийн өнгөрсөнд болсон бүх зүйлийг үргэлжлүүлэн мэдэж авдаг. Ингээд өнгөрсөнд нөгөө хоёр маань юу болсон бэ гэхээр сүүлд Санжаа хөөрхнөд хайртай гэдгээ хэлээд салсны маргааш уулзсан. Хөөрхнөө би чиний тухай шүнжин бодож хонлоо.
1 цаг хүртэл чамтай үерхий гэж бодон 3 цаг хүртэл заав ирэхэд дими ч юм уу даа гэж бодоод 5 цаг хүртэл ер нь яагаад болохгүй гэх битчлэн шүнжин бодож хонлоо гэд эцэст нь манай хоёр албан ёсоор үерхэж эхэлнэ. Хөөрхнөө өөрийнхөө өнгөрсөн амьдрал өөрийн мөрөөдөл болох аав гişгээ 3 машин худалдаж аваад аялын компанитай болох хүртлээр аль ихнэр болохгүй гэх мэтчлэн хөөрхөн юм ярнаа. Нэг өдөр хөөрхнөө маш баяртайгаар Санжаа руу залгаад би нэг лотоноос байр хожчихлоо. Чи яг одоо хурц ирээд хараа гэхэд Санжаа гайхан юу гэхэд Санжаагийн туслах хажуунаас нь би ийм лото зохион байгуулж хөөрхнөөг ялсан болгоод шагнал гээд өгсөн юм аа гэв. Өмнө нь Санжаа туслахдаа би хөөрхнөд байр авч өгмөр байна гэхэд туслах нь эвтэйхэн зохицуулаад суглаа энтер болгоод өгсөн юм байна лээ л дээ. Ингээд Санжаа хөөрхнөөгийн шинхэн гэрт очин тэр хоёр хөлийн хийгэнийг тавцан дээр үлдээн дурсгал болгон хадгална. Санжаа ажлын шугамаар Англи руу 10 хоног явах ёстой болоод түүнийгээ хөөрхнөд ээжийнх нь бие өвдсөн учраас өөрт байгаа газараа зараад эмчлэх хэрэгтэй байна гэд худлаа ирэн явхаар болдог. Яг явхахын өмнө хөөрхнөө Санжаа руу залган болдоо явхаас ч өмнө нэг хармаар байна. Яг одоо хүрээд ирээ гэдгийг. Яваад очтол битгий газараа зараа. Энэ мөнгийг авгээд саяхан шинээр авсан машинаа зараад авсан мөнгөө Санжаад өгөөд хурдан ирээрээ гэд явуулна. Санжаа тэрнийг ямар сайхан сэтгэлтэй гайхан өөрт байгаа хамгийн үнэт зүйлээ тэрний төлөө зарсан дуурин өгсөн мөнгийг нь ингэртээ тэрсээр явах газар руугаа нисдэг. Ингээд Санжаагийн тэмдэглэл дуусчихав. Нөгөө хоёр оюутан охин хөөрхнөөгийн тухай хайж сонингийн архив ухан хөөрхнөөгийн гарчигтай нэг нийтлэл олж уншаад нэгэн асрамжийн бололтой газарт ирээд нийтлэл дээр нэр дурдгдсан охинтой уулзсан. Нийтлэлийн тухай асуудал охин уйлаад хөөрхнөд юу тохиолдсон тухайн нийтлэлийн ард яг юу болсныг ярьж өгдөг. Санжааг явсан хойгоор хөөрхнөөс урчлагын зураг авахулахаар өөр хот руу галт тэргэн сууж явтал нэг хүүхдийн уйлах дуу гараад ахаар нь шалгатал нэрнгээсээ сандалны доор нэг охин уйлаад хөвтөж байв. Юу болов гэд гаргаж ирээд аргаттал. Намайг ажил хийлэн гээд нэг хот руу дагуулж явсан боловч өөр хүнд зарчихсан. Тэгээд авсан хүн маа намайг өөр хот руу дагуулж явж байгаа. Би ойрхон өртөөн дээр зогсохоор нь бууж тухтаах гээд энд нуугдаж байсан юм аа гэд хэлтгэн. Ганцаараа яваа эмэгтэй хүний дотор бол пал гээл явхаргаа. Ингээд хөөрхнөө нөгөө охиныг аргадаад нойлд нуугдаж байтал хідэн мапын гарууд охиныг хайж байгаад нөгөө хоёрын байгаа нойлын хаалгыг нүдээд би наад охиныг чинь 2000-аар хөдөлж авсан. Яг одоо гаргаад ир гэтэл хөөрхнөө өөртөө байгаа бүх үнэт эдлээ тайлж өгөөд охиныг явуулчихаа гэж гуйдаг. Овоо хідэн алтан эдэл байсан учраас за яхав гэд үнэт эдлийг нь аваад явсны дараа нөгөө хоёр маань нойлоос гарч иртэл. Ингээд охиныг хүчээр автал хөөрхнөө плат хоорондын хаалгыг нээтэл цагдаа байж тараад бүх зүйлсийг цагдаа нарт хэлээд тухайн охинтой нийлээд 25 охиныг мапийнхны 8-наас аварсан байдаг. Гал тэрэгнээс буусан даруй сэтгүүлчид цагдаа эмнэлгийнхэн бүгд хүлээж авах бөгөөд сэтгүүлчид хөөрхнөөс яриа авсны дараа сонин дээр нийтлэгдсэн нь энэ байв. Одоо цагт ангаахын оюутан өөр нэг эмэгтэйтэй ярилцаа сууж авах бөгөөд тэр хүн бас хөөрхнөөгийн хэргийг мэддэг бололтой ярьж өгчээ. Өнгөрсөн болсон үйл явдал нь мэдээгээр хүртэл гарсан бөгөөд хөөрхнөөс урьдчилгаа болох газар руугаа биш Мумбайд гэртээ байх үед нь эмнэлгийн ажилтан залгаж таны авч ирсэн 25 хүүхдээс 2 нь алга болчихлоо. Яаралтай хүрээд ирээрээ гэж дуудав. Хөөрхнөө эмнэлэгт яваад очтол нэрээ 2 охин байхгүй. Яваад ортол өөр нэг эрэгтэй цагдаа байх бөгөөд би 25 охин авч ирсэн гэд байхад үгүй ээ та андуурсан байна гэд хэлтэл араас нь гажины гараад ирнэ. Чи тэр 2 охиныг яасан гэтэл алаад гол тайчихсан гэдгийг. Хөөрхнөө чам шиг хүмүүсээс болоод охтууд гэрээсээ ч гарч чаддаггүй юм гэд маш харамсалтайгаар эмнэлгийг орхин гэрлүүгээ ороод 2 охины араас гашуудан сууж байтал гэнэт утсан дуурна. Утсан автал түрүү ярьсан эмэгтэй юмч гажины таны араас хүмүүс явуулсан байна. Тэд таныг алхаар төлөвлөсөн та гэртээ битгий очоороо өөр тийшээ яв гэд хэлтэл хөөрхнөө сая л гэрт нь алуурчид нуугдж байгааг мэддэг. Хөдөлж чадахгүй байж байтал гэнэт тог тасалтан хөөрхнөө нуугдаж амжина. Гажиныгийн хүмүүс хөөрхнөөг хайж байтал Санжаа гадаадаас ирсэн байх бөгөөд цэцэг аваад хөөрхнөөгийн гэрийн үүдэнд ирэн хонх дартал онгойлгодоггүй. Энэ үед хөөрхнөө нуугдсан газартаа уцаа гаргаж ирэн Санжаа руу залгатал Санжаа даанч уцаа машинд үлдээсэн байв. Ингээд Санжаа буцаад машин руугаа явхад гажиныгийн хүмүүс буцаад хөөрхнөөг хайж эхлэв. Яг нуугдсан газар руу нэг нь ойртож байтал цаанаас энд нэг хаалга байна энүүгээр зугцсан байна гэд бүгд аваарын хаалга руу гүйдэг. Энэ хооронд Санжаа машинтайгаа буцаад явж байтал уцаа харсан чинь хөөрхнөгөөс 2 дуудлага ирсэн байхыг нь хараад буцаа залгатал утсан дуурч гажиныгийн хүмүүс сонсоод буцааж дээшээ гараад хөөрхнөөг барьж авав. Хөөрхнөө баригдах хүртлээр уцаа авч амжин намайг хүмүүс алах гээд байна. Гэрт хүмүүс байна гэдгийг хэлж амждаг бөгөөд Санжаа яаран гэрт нь орж иртэл хаалга нь онгорхой. Хөөрхнөө удаанаар өдөөс нь алхаж очдог. Санжаа хөөрхнөөг тэрвэрч автал хөөрхнөө тэрний чихэнд гажины гэж 2 удаа шивндэг бөгөөд Санжаа тэрнийг сая л утгалуулсан гэдгийг мэддэг. Санжаагийн араас гажины гарч ирэн тэрнийг том лантуу шиг ямар зөвхөн унгаадаг бөгөөд Санжаа хөөрхнөө хоёр хоёулаа шалан дээр босож чадахгүй хэвтэж байтал гажины тэндээс нэг том төмрөөр газарт 3 удаа тогшсноо хөөрхнөөгийн ард агз руу нөгөө төмрөөрөө зохиход хөөрхнөө амь тавьдаг. Санжаа юу ч хийж чадахгүй тэнд хайртай бүсгүйгээ өхөж байхыг харах бөгөөд
Гажины нөгөө төмрөөрөө Санжааг зөвхөн ухаан алдуулна. Энэ бүх өнгөрсөн болсон үйл явдлыг оюутан охин мэдээд Санжаа туслах ёстой гэдгээ ухаарна. Энэ үед Санжаа эмнэлэгт бүх дурсамж нь байхгүй, тэрнийг сануулгах ч зүйл байхгүй. Өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй хэвтэж байтал оюутан охин орж ирэн бүх зүйлсийг нь сануулan хэлж хамтдаа Гажины руу явна. Гажины туслахуудтайгаа нэг төөрдөг байшин шиг хуучны байгууламж руу орох бөгөөд Санжаа шууд араас нь явхад оюутан ч мөн араас нь даган ордог. Санжаа замдаа таарсан бүх хүнийг цохиж гар хөлийг нь хугалан явсаар эцэст нь Гажиныг олж уучч хөвтлэн зодож байтал дээрэс нь 2 3 туслахын гарч ирээд Гажиныг цухтаж амждаг. Тэр 2 3 туслахыг нь ч бас тогтжуулж байтал гинэ той санамжинд арилжах нь тэр. Ингээд юу болоод байгааг ойлгож ядсаар явж байтал Гажиныг нуугдаж байгаа газарт нь ирээд ихнэ. Гажины эргэж хартал Санжаа зогсож байгаа бөгөөд царайг нь хараад сая болсон үйл явдлыг марцсан гэдгийг нь ойлгоод надад туслаач, намайг алах гээд байна, тэндээс ирж байгаа гэд нэг зүг рүү заснаа. Араас нь арматурын төмөр олж аваад Санжаагийн гэц рүү дүрээд унгаагаа таяна. Оюутан охин араас нь арай гэж гүйцсэн Санжааг олох бөгөөд Санжаад яг анхааруулах гэж байтал Гажины төрүүлээд Санжааг унгаачихдаг. Гажины оюутан охиныг ч бас цохиж унгаагаад нэг том төмөр аав нь чамааг амьд үлдэх хэрэггүй байсан юм. Одоо дахиад харж ав гэд яг өмнөх меморийг нь тавтдгийн. Гажины төмрөө газарт 3 удаа дэвсгүүд Санжаагийн дурсамж толгойд нь орж ирэн яг цохихоос нь өмнө амжиж босч ирэн өөрлөнд үрсэн арматурын төмрийг сугалж аваад Гажины руу шидэн толгой руу нонож унгаагаад тэрэн рүү очиж үхтлэн зодоод нөгөө төмрийг нь авч хайртай бүсгүйг нь яаж алсан шиг төмрөөр нь дагцруун цохиж алдаг. Ингээд үзэгдэл солигдсон асрамжийн газарт нэг хүүхдийн төрсөн өдөр болж байх бөгөөд Санжаа ямар ч өшөө авалт хорсолгүйгээр тэнд тайван харагдаж байв. Оюутан охин ч мөн бэлэг барьсаар ирэх бөгөөд Санжаад нэгэн бэлэг өгсөн нь хайртай бүсгүйтэйгээ үлдээсэн хамгийн дурсамжтай зүйл болох анх гэрлүүн орохдоо үлдээсэн тэр хоёрын хөлийн мөртөө тавцсан байв. Ингээд кино маань дуусна. Хүний амьдралыг бүхэл бүтэн там болгосон Гажиныг үзэн ядаж Санжаа хөөрхнөө хоёрын хайрын түүхийг харж баясан. Хөөрхнөө алууртаас сухтаж байх үеийн айдас мөн түүний хүүх агшныг харан уйлж үзсэн олон мэдрэмж ээлжлэн төрүүлсэн сонирхолтой 3 цаг байлаа. Кино маань тухайн үеийн Мумбай хотод өрнөх бөгөөд хүүхдийн хулгай, хар тамхины 8 аллах зэрэг ноцтой гэмтэргүүдийг харуулсан. Үүний зэрэгцээ гинэн цагаахан хайр, дурсамж тархинаас арилж болохч дурсамжийг бүтээсэн үеийн мэдрэмж зүрхэнд үлддэг гэдгийг харуулсан бүтээл юм. Мөн үйл явдал нь одоо болон өнгөрсөн цагийг ээлжлэн харуулдагаараа онцлог маш сонирхолтой кино байлаа. Энэхүү кино нь YouTube дээр бүтнээрээ байгаа бөгөөд CC-г нь асаагаад үзэх юм бол хангалттай ойлгож үзэх боломжтой юм билээ. За ингээд өнөөдрийн кино тайлбараа дуусгая. Энэ хүртэл хамт байсан үзэгчдээ баярлалаа. Лайк, subscribe дарж дэмжээрэй. Баяртай.